одоо бол 2026 оны төсвийг бол нэгэн засгийн газар бол өргөн барьсан. Тэгээд их хурлын түвшинд бол хилцэгдээд явж байна гэж байна. За улсын хурлын гишүүдийн зарим гишүүдийн зүгээс бол одоо 3 дахь төсвийн 3 дахь хилцүүлгийн шатанд саналын томьёолол оруулж ирээд хилцүүлэх бүрэн боломжтой. Тэгэхээр ерөн зөвөр энэ саналын одоо хувьд та бүхэн яг төсвийг одоо өргөн барихаас өмнө энэ саналуудыг тавьж болохгүй байсан уу? 2025 оны хаварч гэдэг юм уу те? Ер нь хилцээрийг арай эрт эхлүүлэх юм боломж байгаагүй. Тэгэхээр ер нь боловсролын салбар дээр ихэд боловсрол шинжилгээ ухааны өдөртний хөвлийн холбоо боловсролын яамтайгаа байгуулчихсан 3 жилийн хугацаанд хилцээр байсан. Энэ хилцээр маань жил болгонгод 30-аас доош хувийн хэмжээгээр одоо шүүлэлт цалин үсэг нэмэгдүүлэх тийм үүргийг засгийн газар хүлээчихсэн байсан. Яг энэ хүрээнд ч гэсэндээ улсын төсвийг одоо их хурд өргөн барихаас өмнө одоо бид нар өнгөрсөн 1 сараас эхлээд одоо яг багш нарын цалин үстэй холбоотой саналуудыг, шаардлагуудыг, хүсэлтүүдийг бүх төвшөнд өгөгдсөн. Харамсалтай нь одоо шүүл яг энэ одоо бидний тавигдсан нөхцөл байдлуудыг улсын төсвүүд одоо оруулахгүйгээр улсын их хурл засгийн газар өөрөө өргөн барьсан. Тэр хүрээнд гэхдээ одоо бол одоо улсын төсөв яг хилцэгдэж байгаа 3 дахь шатны хилцүүлэг гэдэг бол одоо яг төсөв төөрөлд оруулах эрх мэдэл нь улсын их хурлд байгаа. Тэгэхээр яг энэ хүрээнд одоо шийдвэрлэх боломжтой гэж орж байгаа. 30% нэмэгдүүлэх үүрэг нь бол уг засгийн газар байсан гэж байна. Тэгэхээр яг төсөв өргөн барихад одоо та бүхний харсан тооцоололоор энэ 30%-ийнхаа одоо өргөн нэмэгдүүлэхийн заалтаа зөрчсөн гэсэн үг. Одоо баримтлаагүй гэсэн үг. Тий, ер нь талууд одоо яг энэ чиглэлээр хилцээр хийгдчихсэн. Засгийн газар яг энэ чиглэлээр үүргээ хүлээчихсэн байсан. Энэ үүргээ биелүүлэхүйц хэмжээний санхүүгийн их усрыг одоо төсөвд суулгахгүйгээр улсын их хурлд өргөн барьж байгаа нь өөрөө засгийн газрын бол алдаатай бодлого юм. Тэгэхээр анхны одоо төлөвлөж ийснээр төрийн албаагчдын цалин за тэр дундаа яг энэ багш нарын цалин одооны төсөл дээр одоо хэдэн хувиар нэмэгдүүлсэн юм тооцоо. Энэ удаагийн одоо улсын их хурлд хилцэгдэж байгаа төсөв дээр цалин үлсийг нэмэгдүүлэх нэг ч төрлийн их уср байхгүй. Ер нь одоо яг энэ одоо жил болгоно тогтворол бүгнгээр одоо цалин үлсийг одоо нэмэгдүүлээд яваад байсан бол ийм хэмжээний одоо шууд хүлээлтийн болоод саналын зөрүүтэй хэмжээ бол үүсэхэргүй байх байсан. Одоо өнгөрсөн жилийн тухайд цалин үлсийг чинь 6 хувиар нэмлээ шүү дээ. Энэ чинь одоо инфляцийн төвшнгөөч одоо бүрийн хэмжээнд хангахаагүй хэмжээний нөхцөл байдал. Тэгэхээр одоо шууд энэ олон жилийн хугацаанд одоо хоримтлагдсан одоо энэ цалингийн зөрүү маань өнөөдөр одоо яг ийм түвшний одоо талуудын ойлголтын болоод саналын зөрүүтэй байдлыг үүсгэж байна гэж ойлгож байна. Хит хитэн одоо нэмж тодруулах шаардлагатай зүйл ба. За ер нь одоо юу гэдэг өмнөх засгийн газрын үед ч гэдэм үү те цалин нэмсэн нэмээгүй гэдэг нэг асуудал бас яригадаад байна. Тэгээ өнөөдрийн түвшинд одоо ингэж хүрэхийн тулд 2 дахин нэмсэн гэдэг. Тэгэхээр ерөн зүгээр зарчмын хувьд яг тооцоолол нь өнөөдөр цалин тооцож байгаа аргачлал нь яг зөв байгаа мó. За нөгөө бүтээмжийг дагсан цалингийн өсөлт байх ёстой гэсэн юм бас нийгмийн нэгдлийн одоо те эдийн засаг судлаачдын нэгдлийн юм гаргалгаа яваад байна. Та бүхэн энэ дээр яг ямар саналтай байгаа? Тэгэхээр ер нь одоо боловсрол болоод эрүүл мэндийн салбартай чинь гүйцэтгэл суурилсан санхүүжилтийн одоо систем рүү одоо шилжээд нэг хэдэн жил болж байна л да. За нэг талаас одоо яг энэ эдийн засгийн бололтоос энэ зүйтэй ойлголт байгаа. Гэхдээ тэр гүйцэтгэл болоод бүтээмжийг боловсрол болоод эрүүл мэндийн салбар дээр хэрхэн яаж тооцох вэ гэдэг чинь өөрөө бас их талуудын ойлголтын зөрүүтэй байдал үүсгэж байна л да. Одоо материалын үйлдвэрлэлийн салбар дээр чинь бол бүтээмжийг тооцоолох амар ч тоон дүнгээр нь тооцох боломжтой. Боловсрол болоод эрүүл мэндийн энэ оюуны салбарууд бүтээмжийг тооцож байгаа арга хэлбэр маань бас өөрөө бас буруу байна гэдэг. Ер нь багш ажилтнуудын тавьж байгаа бас нэг шаардлагын хэлбэр нь юу вэ гэхээр энэ гүйцэтгэлийн санхүүжилт болоод гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг зүйл чинь өөрөө бод амьдралаас хэтэрхий тасархаа байна. Энэ одоо үнэлж байгаа арга хэлбэр нь бас өөрөө буруу байна гэсэн шаардлагууд тавиад байгаа. Тэгээ ер нь яг энэ цалин үлсний бүтц маань ч гэсэндээ ер нь яг энэ боловсролын салбар дээр бол алдаатай байгаа нь бол үнэн. Тэгэхдээ ер нь одоо яг энэ багш ажилтнуудын одоо хамгийн цалингийн одоо батлаад түвшин буюу үндсэн цалингийн хэмжээг одоо нэмэгдүүлэх, цалин үлстэй одоо эслэх хувь хэмжээг чинь нэмэгдүүлэх бол ер нь зүй ёсны асуудал гэж харж байгаа. За үргэлжлүүлээд бас эрүүл мэндийн салбарын одоо ажилчдыг яриа. За ер нь улсын хэмжээнд бол нийт төрийн албаагчдын дийлэн хэсэг нь боловсрол эрүүл мэндийн салбарт хариулагч байгаа. За мэдээж нөгөө яам тамаан газар ч гэдэм үйлчлэгээний чиглэлээр ажиллаж байгаа төрийн албаагчдын тоо бол харьцангуй бас энэний хажууд бол бага байна. Тэгэхээр нэг талаасаа төсөв одоо ачааллаа дийлэхгүй ингэж одоо нэг дор хэмжээгээр нэмэх боломжгүй гэсэн тайлбарыг өгч байна. Та бүхний хувьд яг бодиттой гарц гаргалгаа байна. Тэгэхээр ер нь бас бидний шаардаад байгаа нэг өнцг нь юу вэ гэхээр ер нь боловсрол болоод эрүүл мэндийн нийгмийн суурь салбаруудад ногдох хэмжээний дотоодын нийтийн эслэх хувь хэмжээ гэж. Одоо яг ер нь одоо нэгдсэн үндэсний байгууллагаас ч тэр одоо шил боловсрол дээр ЮНЕСКО эрүүл мэнд дээр бол одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өгдөж байгаа одоо зөвлөмжийн хувьд дотоодын нийт түүний 6-аас доошгүй хувь нь одоо боловсрол болоод эрүүл мэндийн салбарт одоо хуваарлагдаж байгаа хэвээр. Одоо эрүүл мэндийн салбарт одоо ногдож байгаа хэмжээ нь одоо 3-аас 4 орчим хувьтай, боловсролын салбар бол 4 орчим хувьтай байгаа юм. Ер нь одоо яг бидний одоо байгуулсан хилцээрийн одоо агуулга маань ч гэсэндээ ер нь яг энэ хэмжээний одоо зорилт төвшөнд одоо шууд хүрнэ гэсэн тийм хүлээлттэйгээр яг энэ хилцээрийг одоо байгуулсан. Одоо эрүүл мэндийн салбар дээр ихэд одоо цалингийн болоод одоо санхүүжилтийн хэлбэр нь арай өөр шттэ. Эрүүл мэндийн дадлын сангаас санхүүжиж байгаа тийм.
Бидний тавьж байгаа шаардлагын үед мэдээж энэ сан өөрөө доктортой ажиллаж энэ чимлэгийн ажилтнуудын цалин угсны хамгаалалт асуудал шийдвэрлэнэ. Тэрний тулд яг үгээр яг энэ эрүүл мэндийн дадлын сангийн орлого талдаа одоо 4 их усрээр одоо орлого нэмэгдэж байна л да. Тэр нь одоо цалин угс түнтэй адилхан орлогоос нийгмийн дадлал төлж байгаа улсуудын орлого, төр дааж байгаа даатгалагчид ногдох шимтгэлийн орлого, төр дааж байгаа тусламж үйлчилгээний зарлалын орлого, за тэгээд сайн дураар нийгмийн дадлал төлж байгаа улсуудын орлого. Яг энэ дундаас одоо орлого болоод зарлага талдаа аваад үзэх юм бол төр дааж байгаа даатгалагчид ногдох шимтгэлийн орлого нь нийт орлогынхоо 20 орчим хувийг эзэлж байгаа мөртлөө зарлага талдаа энэ чинь одоо бараг 70 орчим хувийг эзэлж байгаа байхгүй. Тэгэхээр төр нэгэнтээ дааж байгаа одоо хүүхдүүд, ахмадууд тодорхой нийгмийн бүлгүүд байна шүү дээ. Энд ногдох хэмжээний шимтгэлийн орлогыг одоо нэмэгдүүлж гэсэн шаардлага тавиад байгаа. Өнөөдөр хилцээр эхлэн гэж байна. Тэгэхээр хилцээрийн хүрээнд та бүхний тавьж байгаа саналыг хэрвээ хүлээж авахгүй бол ажил хаялтаас хамгийн их огшиж байгаа хүмүүс бол мэдээж багш нарын ажил хаялтаас ялангуяа те хүүхэд эцэгчүүд за боловсролын салбар бол маш одоо өргөн хүрээний хамарсан юм ажил хаялт болж штэ. Тэгэхээр энэ дээрээс та бүхний тооцоолж байгаа эдийн засгийн хор хохирлыг ер нь урьдчилсан байдлаар яг яаж гаргаж байна. За нэгдүгээрт багш ажилчид энэ хугацааныхаа одоо цалин авахгүй, хоёрдугаарт хүүхдүүд эцэг эхчүүд одоо тий сургуультай хичээлдээ явахгүй, за эцэг эхчүүд бас ажилласаа одоо чөлөө авахгүй энэ маш олон юм тооцоолоогүй үр дагаврууд байгаад шүү. Тэгэхээр та бүхэн энэ дээр ямар үр дүн гарвал хилцээр хүчинтэй болно, үр дүнд хүрлээ гэж харах вэ? Тэгэхээр ер нь одоо ажил хаялт гэдэг бол одоо үйлдвэрчний талаас ч тэр төр талаас ч тэр аль аль талаас бол энэ одоо байж болох хамгийн одоо эцсийн арга хэмжээ болж байна л та. Яг бидний хувьд ч гэсэндээ яг энэ ажил хаялтыг бол аль болохоор хийхээс нь өмнө одоо яг энэ хилцээрт одоо ороод талууд одоо ойлголт нэгтгэх үү гэсэн тийм хүлээлттэй санал тавьсан уу? Тэгээ маш их санал тавьсан. Одоо улсын хурал төсөв өргөн барихаас нь өмнө л одоо бидний асуудлыг ярьж эхэлсэн шүү дээ. Хөдөлмөрийн тухай хуулиар одоо сонирхлын маргааны процесс явагдаж байна. Энэ процессын хамгийн эцсийн арга хэрэглэгдэх нь бол ажил хаялт болж байгаа гэсэн. Энээс өмнө одоо нэлээд олон сарын хугацаанд одоо та бүхэн мэдчихэж байгаа жагсаал зуглаан, суултууд, саналууд, шаардлагууд, хэвлэлийн баг хурлууд, уулзалт зөвлөгөөнүүд бүх төвшөнд болсон. Харамсалтай нь яг тэрэн дээр одоо шуурхай арга хэмжээг аваагүйгийн одоо арга өнөөдөр гарч байна. Ажил хаялт гэдэг бол одоо ер нь энэс гарч байгаа нийгмийн болоод эдийн засгийн одоо үр дагаврууд бол зөндөө бий. Тэгэхдээ хуулиараа одоо шүүл одоо ямар нэгэн байдлаар ажил хаялтаас үүдэлтэй одоо сөрөг үр дагаврыг арилгах одоо үүрэг нь бол ажил олгогч болоод төр талтай байдаг. Гэхдээ одоо үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зүгээс одоо шүүлэг энтэй холбоотой хүүхд хамгаалалттай холбоотой тий хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой өөрсдөө шалтгааллах бүх арга хэмжээг авч байна. Буюу одоо манай эдийн засгийн бусад салбарууд дээр үйлдвэрчний эвлэлтэй байгууллагууд маань бүгдээрээ бага насны хүүхдүүдийг одоо шүүл хүүхдүүдтэй эцэг эхчүүдийг одоо уян хатан нөхцлөөр ажиллуулах, зайн ажиллуулах тийм арга хэрэглэлтүүнээр оролцуулахыг хичээж байна. За нөгөөтгөөр яг энэ ажил хаялтанд хуулийн дагуу оролцож байгаа багш ажилтнуудын цалин хөлс олгоруудыг бол олгоод эхэлсэн байгаа. Ер нь бол хуулиараа бол яг хөвгөлөөр энэ талууд хилцээд суугдчихж одоо шүлэг энийг одоо олох хэсгийг шийдвэрлэдэг. Гэхдээ аль тохиолдолд одоо яг энэ хуулийн хүрээнд ажил хаялтанд оролцож байгаа ажилтнуудын ажлын байрны баталгаа болоод цалин хөлс олгор орлогыг тасалдуулахгүй байх дээр одоо бүхтлийн арга хэмжээг аавна. Ямар нэгэн байдлаар бол багш ажилтнуудыг бол одоо бид нар хохирохгүй гэдэг дээр бол итгэлтэй байна.